гэж сум нэг төрөө нэг хайртай л байна. Чи та 10 гаруй жил мөрөвчин даа тэгэл аймаг алдарт уяач болоод 4-5 жил болж байна. Тэгээ морд харах уу яг зүгээр өөрийнхөө багийн уяачтай юм. Тэгэл уяачтайгаа зөвлөж ярилцсан. Өнөөдрийн уралдаа одоо газрын сайхан уралдаа бүлгүүд одоо манай нутгийн дэвжин дээр уралдаж сайхан наадам болж байна. За бидний дараагийн зочилсан гал Булган аймгийн Могод сумаас одоо энэ наадамд хурдан хөлөг мордон уйж ирсэн одоо Могод сумын уяачдын гал байлаа. За Могод сумын уяачд бол одоо өргөн мөрлөгөөнтэйгээр энэ наадамд ирж оролцсон. За тэгвэл энэ наадмыг мөн зохион байгуулахад одоо оролцож байгаа соёлын шүтлэг насны мордын уралдааныг бол одоо Булган аймгийн Могод сум хариуцаж Могод сумын ард иргэд бол одоо баялж одоо эхний мордыг барьсан. За энэ соёлын шүтлэг насны мордын уралдааныг зохион байгуулсан. За Могод сумынхан уяач төмнийг та бүхэн харж байна. За энэхүү Булган аймгийн Могод сумын галаар зочилж бид та бүхэндээ уяачдын сэтгэлийг хүргэсэн юм аа. За манай Могод бол ер нь адууны угшил гарал сайтай нутаг усандаа аймагтаа бас алдар зуутай ийм нутаг байгаа. Айр гараач тэр адууныхаа одоо угшлаар тэр өөрийнхөө зэрэгэлдээ хэдэн сумандаа бол нэлээд гайгүй тавьдаг ийм нутаг байгаамаа. Сайхан суман дээр бид нар одоо Могод сумаас ирж сайхан наадж байна. За ингээд манайх одоо би бол Могод сумын уяачдын холбооны нарийн мэрчгийн дарга ажилтай. За ингээд манай уяачд одоо морьтойгоо наадамд ирж сайхан оролцож байгаа. Газрын одоо сайхан одоо хурдан хөлгөө цугласан энэ сайхан наадамд оролцоход бол бид баяртай. За ингээд манай энэ их хурлын гишүүн одоо эхний 6 насыг одоо байж зэнгэл гишүүн маань байж байгаа. За бид хүн одоо энэ сумынхаа одоо цалтай аймаг сумын их хөлөгч, улсын их хөлөгч ийм цалтай хүмүүсийг маань одоо ханд өргөж, бусад одоо уяач нар манаас ханд өргөсний үндсэн дээр одоо бид нар ингэж наадамдаа одоо оролцож байна. Түүнээс гадна одоо энэ Булганы морин спорт уяачны холбооны тэргүүлэгч гишүүн за Батарчхтаа одоо маш их баярлж байна. За энэ өдөр сайхан нар хурд төгшөрсөн сайхан баяр наадам болж байна. Энэ наадам их өргөн дэлгэр болж байгаа юм байна. За энд 9 аймгийн сайхан хурдан алтан туруудууд цугласан байна. Баяр наадам бол их сайхан зохион байгуулалттай. За энэхүү Булган аймгийн сайхан сум зохиогдсон Булганы баруун бүсийн уралдааны шүтлэн насны мордын уралдаан гарааныхаа зургаараа хөдөлж байна. За та бүхэн одоо харж байгаа бах. За газраас цугларсан 102 шүтлэн бүртгүүлсэн байсан энэ наадамд. За ер нь нас өгөхөн 100 давж морцсноос үзэхэд бол энэ жилийн наадам одоо энэ жил болсон наадам бол одоо үнэхээр томоохон тооцогдох ийм сайхан наадам болж өнгөрсөн. За ногоон онцлолтой хөвгт Булган аймгийн Булган сумын яаж очир утган 2 хүрэн зэрдвэрээ одоо сая одоо морж байгаа харагдж байна. За энэхүү наадмын хурдан шүтлэн насны мордын уралдаан 13 км-аас иргсэн. За ингээд хурдан шүтлэн гарааныхаа зургаас яг бөө иргсэн та бүхэн сайн харлаа. За одоо яг морд бөөндөө зул задраагүй байна. За Булган аймгийн баруун бүсийн уралдааны хурдан шүтлэн насны мордын уралдаан 102 шүтлэн бүртгүүлэн гарааны зургаас хөдөлсөн. За та бүхэндээ сая бид бүхэн хязгаалангийн уралдааныг хүргэсэн. За энэ жил ер нь ТV-ийн уран бүтээл хамт олон ер нь энэ зүүн зохиогдсон энэ хаврын бүсийн уралдаанууд гэх мэт одоо нэг 17-8 наадмыг бол одоо үзэж та бүхэндээ цуурлаар хүргэж байгаа. За тэдний нэг болох одоо Булган аймгийн баруун бүсийн уралдаан. За одоо түрүү соёолын насан дээр бол одоо шууд уул тойрч одоо уралд хөндийг өксөж уралж байсан бол за энэ одоо ингэж ийм хаттай хавцал хоолойгоор одоо өксөж ингэж сайхан уралдаж байгаа. За энэ өксүр газар байгаа. Та бүхэн одоо харна. За одоо яг өксөөд үндсэндээ одоо морд сайхан дөрөв чинь гараад ирж байна. За 13 км-ээс уралдсан одоо энэ бага насны уралдаануудыг бол одоо шууд ингэ чигээр нь уралдуулсан. За арай холоос уу соёлонгоос дээшнээс хязгаалангаас дээшнэстэй мордыг бол одоо тойрог замаар ингэж уралдуулсан байгаа. Булган аймгийн морины зам бол одоо ертөнцийн зүгээр сүүр өгшээ гараад одоо хоошоо уул тойрж уралддаг одоо ийм сайхан алсуураа ийм өксөөр зам байсан. За энэ
наадмыг хурдан шүтлэн насны мордын уралдаан. За шүтлэн насны мордын уралдаанд газраас цугласан 102 алтан торт тоос өргөж байгаа юм байна. За нэг сайхан бор шүтлэн, хээр шүтлэн, за 43 номертой бор шүтлэн шиж харагч байна. За манай зураглаач одоо нэг 20 дөрөв жоо мордыг та бүхэндээ харуулж байна. За хэдхэн мөчийн дараа бол одоо тархины урдан шүтлэнгүүдийг та бүхэндээ харуулах болно. За бид одоо мөн энэ хагас амралтын өдрүүдэд Төвөнд Монгол улсад авто замын салбар үүсч өгснээ 70 жилийн ойн наадмыг одоо энэ амралтын өдөр та бүхэнд үзүүлэн за мөн 29-ний бэлэг цай өдөр Төвөндийн Сэргэлэн баян цагаан сумдын заагнадаг ээж хархан уулын өвөрүүлж хогдсон 100 жилийн манлай хөлагч даваа хүүгийн нэрмжид одоо хурдан мордын өвтөсний мордын уралдааныг одоо мөн амралтын үзэд дөрөв та бүхэндээ бэлтгэн өргөн за ТV телевизийн уран бүтээлж орсон энэ хавраас хойш 100 за зуны 3 сард одоо зохиогдсон бүхэл наадмыг одоо та бүхэндээ суурлаар хүргэж байгаа. За энэ наадмуудыг одоо үргэлжлүүлэн энэ амралтын хагас сайны өдөр заман арангаад болсон 100 даагны уралдаан гэхэд одоо энэ бол наадмыг одоо бүгдийн та бүхэндээ суурлаар үзүүлэх болно. За одоо бүгдээрээ цаад морныхоо тайлбарт орцгоё. За 268-тай жижигхэн хээр үрээ. За нэг сайхан нэмнэттэй саарл үрээ. За одоо 10 хэдээр явж байгаа өрөөнүүдийг л та бүхэндээ харуулж өгөх шиг байна. За Булган аймгийн сайхан сумын яаж Булган аймгийн Булган сумын яаж Амгалангийн хөрөн үрээ цэнхэр хослолтой хөрөн үрээ бол Булган аймгийн Булган сумын яаж хөрөн үрээ бол Амгалангийн хөрөн үрээ мөн байна. За нэг сайхан халдсан үрээ гараад иржээ. 212 номертой юм шиг байна. За Аранга аймгийн Үлжий сумын яаж Бачаргалын хээр үрээ одоо мөн араас нэгж орж иж байна. За цэнхэр хувцастай өөхд улсан жижигхэн морин зэр чөдлөн үрээ. За энэ одоо тархины шүтлэнгүүдийг манай зураглаач одоо харуулад байна. За 7-8-аар явж байгаа шүтлэнгүүдийг үндсэнтэй харуулж байна. За хурдан шүтлэн насны мордын уралдаанд газрын шандас 102 хурдан шүтлэн гарааны зурхаадраас одоо нэгэн зэрэг сайхан эргэж явсан. За шар хослолтой үрийг та бүхэн харж байгаа шар хослолтой өвгттэй сайхан өрн зайрдураа цаагадаад өгсөн. За цаагвар нь одоо нэг ягаан хувцастай хүүхдтэй хул үрээ харагдж байна. За энэ одоо шүтлэг үрээний үүдгэхэд бол одоо хул үрээний хувьд бол одоо бас л их сайхан юм релизтэй юм сайхан байна. За жижигхэн Монгол хөрөн үрээ 68 номертой хөрөн үрээ цэнхэр өсөлттэй хээр үрээ. За энэ хээр үрээ бол одоо Булган аймгийн Бүрэг хангаа сумын байж Дэндвийн хул хээр үрээ юм шиг байна. За тун адилхан үрээ байна. За уртлын үрээнүүд хөл чанга байна. За хурдан шүтлэн насны мордын уралдаан бол одоо 13 км-ээс иргэсэн. За тойрж уралддаг байсан бол одоо энэ удаад одоо шууд ингэж чигээрээ уралдаж байгааг та бүхэн харсан. За тэр цаад талаар нэг сайхан хонгор үрээ явж байгаа 8 номертой 68 номертой юм шиг байна. Азарган хонгор үрээ. За ягаан цэвцтэй өгөхтэй морин хээр үрээ. За энэ хээр үрээ бол Булган аймгийн Тишиг сумын яаж шинэ хоёрын хээр үрээ мөн байна үзэгчтэй. За энэ 200 номертой хээр үрээ. За энэ Булган аймгийн Бүрэг хангаа сумын байж Дэндв дөржин хээр үрээ мөн байна. За нэр үрээ Булган аймгийн Бүрэг хангаан Дэндв дөржин хээр үрээ. За саадлаар нэг сайхан хөр үрээ Булган аймгийн Булган сумын яаж Очир хотын хөрөн зэр дүрээ мөн байна үзэгчтэй 1071 номертой юм шиг байна. За Очир хотын хөрөн зэр дүрээ гараад өнгөлцсөн. Ард дээр нь Булган аймгийн Бүрэг хангаа сумын байж Дэндв дөржин хээр үрээ. За энэ хээр үрээ бол өнөөдөр тун цээжинд дурлах юм байна. За Булган аймгийн Булган сумын яаж Очир хотын хөрөн зэр дүрээ өнгөлчихжээ үзэгчтэй. За хүүхэд нь бол одоо очир хүүхэд газар болоогоо очирч жолоог нутгаар хэмжүүлээд дардсан байна. За түүний ард дээр одоо нэг сайхан зэрд үрээ. За шар хувцастай хүүхдээ азарган дэлтэй зэр дүрээ хул үрээ. За 20 номертой бор үрээ. За энэ Булган аймгийн Ишиг өндөр сумын яаж Булганы сартай хөрөн үрээ одоо шар хувцастай морин зэр дүрээ